Тус хороо албан ёсны бүртгэлтэй 8,000 гаруй оршин суугчтай боловч өнөөдрийн байдлаар 11,000 иргэн амьдарч байна. Улаанбаатар хотоос 30-ад км алслагдсан байдаг учраас иргэдийн амьдрал тийм ч сайн биш, ажилгүйд л ихтэй байдаг юм байна. Мөн тус хороо 800 хүүхдийн сургуультай ч сургалтын чанар муутай гэсэн шалтгаанаар хүүхдүүд нь хотын төвийн сургуульд суралцдаг гинэ. Одоо зам хэрэгтэй байна. Нэг даруйд одоо энэ олон жил амьдарч байгаа. Тэгээд халуун ус бас хэрэгтэй байна. Одоо халуун усгүй олон жил барьж байна. Гарч байгаа гишүүн болгоно халуун ус барьж өгнө. Миний халуун ус барьсан л тэр нь ашиглалтанд ороог одоо тэр ажиллая. За тэгээд энэ эмнэлгийн барилгыг бол одоо хамгийн чухал асуудал. Тэгэхэд энэ үнийг одоо барьж байгаа юм алга. Одоо ингээд хүлээж аваагүй болоогүй гэд ингээд байж байгаа. За тэгээд хоёрдугаар гэх юм бол газрын асуудал байна. Энэ газрын асуудал одоо биднүүд чи ерөөсөө газар олддоггүй. Тэгээд эндээс одоо хамаагүй одоо гадны улс ирээлэгч том газар ингээл барайл байдаг. Тэгээ хийсэн бүтээсэн бидний нөлөөлөх юм байдгүй хонхроо ард түмэнд. Ажил албанд оруулаад тэр ажил мэжлийн байраар хангаж нөхөр тийм юм ерөөсөө байхгүй. Тэгээ одоо ингээд бидний ажил бол одоо ажилгүй залуучууд юу вэ аригтлж болж байна. 11-р хороонд улсын их хурлын гишүүн Бацаандаа очиж өөрийн хийсэн ажлын тайланг тавьсан. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож асуудлуудыг хороонд даргуулан иргэдийн хурлын төлөөлөгчөд дамжуулна гэлээ. Тайлангийн уулзалт буюу энэ 4 жилд улсын их хурлд Жалбсрынгийн Бацаандан гэдэг залууг манай Баянзүрх дүүргийн 11-р хороо 2012 онд 1 ноемброор сонгож гаргасан юм аа. За Баянзүрх дүүргийн 88 дунд сургууль гэдэг одоо энэ талтай сургууль байна. Энэ бол ойролцоогоор бол нэг ээлжиндээ бол нэг 400 гаруй хүүхдийг хүчин чадалтай, хоёр ээлжинд 800 орчим хүүхдтэй боловч одоо дөнгөж 300 гаруй хүүхд хичээлж байгаа. 2 дугаар баг сургуулийн ногоон зөрөн дээр байдаг. Нэгээс 5 дугаар ангийн хүүхдүүд хичээлдэг. Энд маань бол нэг 100 гаруй хүүхд хамрагддаг. Үлдсэн нь бол нөгөө нэг Улаанбаатар хотын нөгөө сурлага одоо үүнтэй сурлага хүмүүжил одоо сайтай сургуулиуд руу бол явж хичээлдэг байгаа. Баянзүрх дүүргийн 11-р хороо одоо болтол халуун усгүй мөн авто замын асуудлын тулгавцсан болоод байгааг тус хорооны иргэд хэлж байна. Мөн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх нь тэдэнд хамгийн түрүүнд шаардлагатай гэж байна.